Хөдөлмөрлөлийн хий бүтээй гэсэн хэн бүрийг дэмжих нь засгийн газрын гол бодлого юм. Чөлөөлийн санаачлаг орон даяар өрнөж байна. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг та бүхэн танилцуулъя. Зөвшөөрөл биш зөвшөөрлийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар чөлөөллөө. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн хуулиар 381 үйл ажиллагааг л зөвшөөрлөлтөөр эхлэх ёстой. Гэтэл зөвшөөрөлт хамаарагддаггүй үйлчилгээнүүд зөвшөөрөл гэж нэргүй атлаа маш олон хоног хугацаа алддаг, иргэдэд түн суртал үүсгдэг үйлчилгээнүүд өнөөдрийг хүртэл байсаар байна. Жишээ нь дугуй засвар бол зөвшөөрөл биш. Гэтэл дугуй засварыг авахд цахимаар хүсэлт авж байгаа гэдэг нэртэй мөртлөө системд нэвтрдэг, дараа нь хүсэлтээ гаргана. Дүүргийн мэргэжилтээ хүсэлтийг хүлээн авч бүрдлийг шалгаж баталгаажуулахад 8 цаг, дараа нь дүүргийн мэргэжилтээ хүсэлтийг хүлээн авч бүрдлийг шалгана. Хугацаа байхгүй. Үйлчлэгээ эрхлэх явцад бүрдүүлэх нэмэлт материал нь галын аюулгүй байдлын дүгнэлт буюу харьяа дүүргийн онцгой байдлын хэлэлцээс 20 хоногийн дотор гаргана. Хог тээврийн гэрээг дүүргийн засаг дарганы тамирын газрын тогтчлолт нийтийн үйлчлэгээний асуудал хариуцсан нэгжээс гаргуулахад ажлын 5 хоног. Шаардлагатай бол байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ авто үйлчлэгээний ангиллын гэрчилгээ нийлээд 14 дахиад 5-аас 10 хоногоор 24 хоног хамгийн сүүлдэн зөвлөлөөр баталгаажуулдаг. Зөвлөлөөр баталгаажуулах нь хугацаагүй. Тэгэхээр хэдийн хугацаанд хоног алдаж дугуй засварыг эхлүүлдэг вэ гэдэг нь эндээс ойлгомжтой. Цахимаар хүсэлт авж байгаа мөртлөө үйлчлэгээ эрхлэхэд ийм үн сурталтай. Өнөөдрөөс эхлээ иргэн та e-бизнес CGM руу орно. E-бизнес CGM руу орохоор нийт 8 төрлийн 146 үйл ажиллагааг бизнесийг та мэдэгдээд шууд эхлэх бололцоогоор хангаж байгаа. Жишээ нь за ахуй үйлчлэгийг үзье. За үсчин эхлэхийн тулд тавигдах шаардлага одоогийн байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэл авалгаа, татвар төлөгчөөр бүртгэлтэй хэсэг, галын дүгнэлт, хог тээврийн гэрээ гэдэг зүйлийг л шаарддаг. Тэгэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлгааг бол танд дан системээр та ямар хуулийн этгээдтэй вэ гэдэг чинь харагдана. Татвар төлөгчөөр бүртгэлтэй хэсгийг харахад бас мөн танд харагдана. Галын дүгнэлт, хот тээврийн гэрээ хоёрыг бол төр таныг бизнесийнхаа үйл ажиллагаа эхэлсний дараа таны байршлыг нь хаана хүсэлт гаргаад ямар газар үйлчлэг явуулж байгааг нь харж байгаа учраас төр танд очоод энэ үйлчлэгийг үзүүлнэ гэж байгаа. За тэгвэл худалдаа үйлчлэгээ эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл та хүсэж гин гэж бодъё. За одоо Global Talk гэдэг компани. За та хүсэлт гаргахаа коноподаар нь хүсэлт гаргах гад орохоор үсчин эхлэхийн тунд танд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлгаа. Тэгэхээр энэ хур систем өөрөө таныг та ямар одоо хуулийн этгээдтэй вэ гэдгийг хуучин сканертай та одоо аваач материал өгдөг байсан бол шууд ингээ гаргаад ирнэ. За ингээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлгаа чинь гарчлаа. Дараа нь татвар төлөгчдөөр бүртгүүлтэй хэсгийг чинь хур системээс одоо таныг шууд танина. Та нөгөө дан системээр орсон учраас нөгөө ийм Монгол дээр ордогтойгоо адилхан. Ингээд тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлгаа тодорхойд маягтыг чинь төр өөрт байгаа мэдээлэлээ танаас нэхэхгүйгээр шууд гаргаад ирнэ. За үүний дараа галын дүгнэлт, хот тээврийн гэрээ хоёр руу ороод үцхээр та хүсэлтээ гаргасны дараа энийг заавал нэхэхгүйгээр үйлчлэгээ явуулна. Хот тээврийн гэрээг хүртэл одоо жишээ нь дүүргийн хотогчлтын энэ газар бол хувийн хвшлэр энэ хот тээврийн гэрээг үйлчлэгээ явуулдаг учраас тэр хувийн хвшлүүдэд тэр хаана ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа мэдээлж очсон учраас энэ байгууллагууд танд очиж энэ холбогдох материалуудыг чинь одоо гаргаж өгнө гэсэн. За шинээр авах гэдэг ингээд дарна. Тэгэхээр шинээр авах гэдэг ингээд дарахаар та шууд хүсэлтээ энэ систем рүү ороод хүсэлт илгээнэ. За ингээд тайлбар дээр одоо юу гэдгийг тэ ингээд ингээд хүсэлтийг хүсэлт илгээж гинэ гэд. Ингээ хүсэлт илгээгдэн танд имэйлээр гар утасны шин дугаараар та бизнесийнхаа үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо гэдэг мэдээлэл ирнэ. Энэ бол зөвхөн танд өгж байгаа зөвлөмж болохоос биш та хүсэлт илгээснээр шууд үйл ажиллагаа явуулна. Саяны одоо галын дүгнэлт, хот тээврийн гэрээ хоёрыг төр тань дээр очиж тэр дүгнэлтийг ч өгнө, хот тээврийн гэрээг ч дүгнэлтийг ч өгнө. Тэгэхээр 146 төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрлгүйгээр хүсэлт илгээгээд мэдээлэл гаргаад хариу хүлээхгүйгээр эхлэх бололцоог өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар олголоо. Мөн иргэн танд хэлэхэд 4-р сарын 1-ээс хойш манай улсад нийт 846 компани байгуулагдсан байна. Компани байгуулсан хэмбүрт компанийхаа үйл ажиллагааг явуулах шаардлагатай зөвлөмжүүдийг имэйлээр хүргэж үйлчилж байна. Хөдөлмөрлөлийн хий бүтээй гэсэн хэм бүрийг дэмжих нь Монгол Улсын засгийн газрын
гол бодлого юм а. Чөлөөлийн санаачлаг орон даяар өрнөж байна.